Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй. Тань мэдхүү хэлээр өрөөтэй Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Бид нар удаагийн дугаараараа Монголын түүхийг одоо үзэж та бүхэндээ ярьчихвөр судлаач бэлгүүн судлаач Тод миний би сууж байна. За үзэж та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж манай бичлэгийн доор лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За танд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа шамдас өдрийн мэнд хүргэе. За өмнөх дугаар дээр одоо их сонирхолтой дууссан. Сүбэдэ жанжин сун улс руу довтлох төлөвөө гаргасан. Би тэр та нэг юм ийм хэлбэртэй зав гэд нэг ярьсан да. Тэрийг одоо ярих уу? За яриа. За тэгээ. Би харин тэр хэлбэр нь ерөөсө толгойд төсөөлөгдөхгүй байна. Зүгээр дан ил завар яваад байл болох байх штэ. Тий. Год нь олон жилийн өмнө бас нэг дээрээ нэг хамгаалалттай цайзар тийм зав хийж явж хагаад гал мал автаад ингээд өөдөөс нь галцмар харваад гисэн штэ. Та баг энэ дайнд чинь баг хүчүү ханху одоо годонгийн дүүн гэх юм уу ах нь гэх юм уу тийм ээ ингээд сун ус руу дайлах дайнд ам өргөцсөн. За яг ингээд ирэг дээр нь маш олон зэрэг хүлээж исэн. Дэндүү их хүчээр буух гээд байсан болохоор годон нэг удаа буцчихсан штэ. Годон шинкүүрнэр байж исэн. За Сүбэдэгийн хийж байгаа зав бол нэг завинд 100-аас 150 хүн орно гэж хэлж байгаа. Сүбэдэ чинь дайны айгу маш сайн туршлагатай. Тий. Тийм болохоор Адриатын тэнгисийг гатлаад явж байсан мөнхийн зав яг иймэрхүү зав байсан гэж ярьдیں۔ Одоо нутгийн ирэг дээр хийлгсэн шүү дээ. Нөө Сүбэдэ мөнгөд тушаал өгнө. Мөнх нөө гар очуудын цуглуулж хагаад яг ийм зав хийгрээг нь. Тэг яг Венец харагдаж яахт нь буцчихсэн санаж гэнэ үү? Тэнд Венец байна. Одоо тэнд бид нар Венецд газардахад тун ойрхон байна гэхэд зарлиг ирээд мөнх буцчихсэн. За энэ бол урт маш урт цав гэж ярьдیں۔ Тэгээд өргөн нь бас хэдэн метрэл ингээд янз янзын тийм тоон бол ерөөсөө тийм бодлонтой гараад байна. Гэхдээ 150 зэрэг игнэ 100-аас 150 зэрэг игнээ зөксчдөг. 3 игнэ ингээд орчдөг. Тэгээд тэндээ ингээд бэхлэлтэй ингээд суудаг. Зэзэсгээ бариад. Урт хэсгээрээ жаахан тарпиз маягийн хэлбэртэй. Дээгүүрээ тийм одоо төмөр хамгаалттай гэж хэлж байгаа юм. За энэ цэрэг чинь яг энэ зав чинь хоёр хажуу талаараа бас ингээд харуулдаад тэгээд одоо чинь яг шулуух ирж байгаа болохоор хоёр хажуугаас нь онно гэж байхгүй. Тэгэхээр чинь зэрэг яг чигээрээ явж хагаад завны уртлын нүур онгойдог байхгүй. Дотроос нь гарч гүөх, тарж гүөх тийм зориулттай. Нэгсэндээ десант буух маягийн тийм зориулттай. Нөгөө 2 дугаар дайны үед Америкчууд дэдэв штэ difficulty 44 онд нэг буусан штэ. Буугаад урдлын авахлын нэг унаад тэнгуү цэргүүд нь гарааг өгдөг. Тийм. Яг иймэрхүү. Үүгээр би хэлж ийн гэвэл энэ Монголын эзэнт гүрэн усан цэрэг гэдэг ойлголтыг бол ер нь анх гаргасан. Дэлхийн хамгийн шилдэг усан цэрэгтэй чи Английн усан цэрэг гэдэг байгаа юм. Англи гэж нэг юм усан цэргийн ойлголт байхгүй байхад монголчууд одоо эн чин дайн байлын нийгмээр амьдарч байгаа юм чинь одоо төрүүлээд хөгжиж байгаа шүү дээ. Бас нэг давхар нэг хэлэхэд энэ хаттуудын талаар би нэг ярьжсэн шүү дээ. Санаж гэнэ үү? Чичээхэн хатан ийм үүрэгтэй байсан. Алагтун бих хатан ийм үүрэгтэй байсан. Алаг бих хатан ийм үүрэгтэй байсан гэдээ ярьжсэн шүү дээ. Эдгээр чинь бүгдээрээ хоорондоо энэ хойд зүгийн тэр ангийн арьс нөгөөх нь Шинжааны дарсны худалдаа модалдаа гэдэг ингээд явж байгаа шүү дээ тий. Үүнийг Сулаач Чатганбаяр айгүй мундаг хэлсэн байлаа шүү дээ. Хамгийн анхны үндэстэн дамсан бизнес байсан юм аа гэж. Бас л их юм. Тэгэхээр чинь энэний үгс үгэл татвар. Одоо татврыг чинь ингэж бүрэлдүүлж байж одоо энэ дайны заваа хийх гэдэг байгаа байхгүй. Яаралтай алдан улсын орчуудыг дуудаж авчирсан. Та нар яг ингэхээр хөмөрхөөр энэ өөрөө ингээд одоо энэ зав хэрвээ хөмөрлөө гэж бодъё. Хөмөрх юм бол маш хурдан нэг эргээ доошоо хараад байхгүй. Чинь зав нь ингээл живээл хүмүүс бөөн өвмэн болол живэлт гэж байхгүй. Хөмөрдөг юм бол маш хурдан буцаа байранд орчдөг. Бүтэн иргэдэг. Зориулт нь юм шүү. Доогуура яг ийм одоо грацаар ийм налуу, ийм бөөр хідүү, ийм байх ёстой гэд тэр завыг олцтой аюу сайн Сүбэдэ өөрөө хэлж өгч байгаа юм. Хэрвээ дээд Монголын нутаг буюу төвдийн газар нутгаас орхол юм болвол бартаа ихтэй байгаа. Яг очиод тулаад харах юм бол хад асах ихтэй.
Тэр сүм улсын газар чинь бас яг хэцүү байгаа шүү дээ. Тэр баг нэн үг хэлэх юм бол хямлаатай төгцсөн газар. Тэр чинь тэндээс ч мориор явахгүй. Чулуун дээр цэргүүд нисч өгөх аюултай гэдгийг цагаан жанжин хэлж штэ. Тэр усаар л орох юм байна гэдгийг Сүбэдэ бол аюул сайн ойлгосон. Годон бол тэнд байгаад байгаа шалтгаан энэ бэхлэлтийг л стратеги хадгалаад байгаа байхгүй. Ямар нэг сүм улсаас ямар нэгэн дайралт майралт ирэх юм бол хариу цоглог өгөөд холдуулчаад байдаг. Тэгвэл цаашаа хэрвээ годон амьд байсан бол басны төлөвөө зохиогоод орох байсан биз. Гэвч даанч годон хаанхүү хорлогдсон учраас одоо энийг Сүбэдийг гүйцэтгэн. Сүбэдэ шиг дайны туршлагатай ийм жанжин өстой тэр үедээ байхгүй. Тэгэхээр яаж ийн Сүбэдэ яг ийм зав хийгэрэй гэдгийг маш хурдлуулсан. За 10 сард өгсөн тушаал 11 сар гэхэд дуусах ёстой шүү гэж хэлсэн. За энэ тушаал бол үнэхээр хүнд тушаал байсан болохоор өдөр шөнөгүй ажиллаж ирсэн. Зав хийгээд байгаагаа нуухын тулд цэргээ хөхмөрний хойд хэсгээр бэхжүүлчихэд өөрсдөө жаахан хоошоо нанжингаас жаахан хоошоохно. Одоо заваа хийж эхэлж байгаа. Сүм улс Ханжоу нийслэл Сүм улсын хааны ордон бидний хойд зүгт Шинэ хаан Гүйг гэдэг хүн сонгогдсон байлаа. Тэгэхээр эрхэм хүндэт түшмдүүдээ юу гэж бодож байна? Эзэн хаан Ливан хитрхи залуу байгаа учраас одоо сүмөрөө энэ талаар ярилццгаая. Хаант минь таны бодлыг мэрэгэн түшмдүүд чинь хүлээж байна. Гүйг хаан наашаага Сүбэдэ гэдэг туршлагатай жанжныг явуулсан байлээ. Энэ хүн бол маш хэцүү. Юу сидж байгааг нь таахад ч хэцүү. Гэхдээ яагаад ч юм бэ? Их газраар орж ирнэ гэж бодоод байна. Баян хар уулын өмнөд хэсгээр цэргүүд их цуглаж ийн гэж мэдээ өгöd байна. Тийм учраас тэд нар усыг гатлахгүй одоо ч хөхмөрөн үерлэх цагтаараа болцоод байна. Борооны уйлралж эхэлж байгаа. Эрхэм түшмдүүд та нар ямар бодолтой байна? Бид нар яаралтай цэрэг татсан. Өнцөг болон бүрээс цэрэг дуудсан. Тийм болохоор зэрэг одоо 7 хоногийн дотор гэхэд бидний цэрэг хэдэн зуун мянгаараа бүрэлдэнэ. Тэд яг хаагур орж ирэх бол гэдгийг мэддэхгүй байна. Тагнуул туршуулууд ямар мэдээ байна? Нантууны ирэг дээр цөөхөн цэрэгэл байгаа юм байлээ. Тэгэхээр тэд нэр тэрүүгээр орж ирэхгүй байх гэж би бодож байна. Ойлгомжтой. Ямар ч хэлсэн сүм усыг хамгаалах ёстой. Годон яасан бэ гэлээ? Годон зүгээр олон жилийн өмнө ухарж исэн шүү дээ. Годон байхгүй. Годон цаг бусаар тэнгэр тайлсан байлээ. Одоо Сүбэдэ л ирсэн. Түүн туслаад байгаа хүн хий. Эртний тангад усын газар нутгийг тамаач болон захирж байсан цагаан гэдэг хүн байгаа. Түүний зэргүүд ирсэн. Энэ хоёр жанжил бид нар л ирж байгаамаа да. Тийм ээ. Яаралтай бүх эргүүдийг бэхлэлтийн цайз босго. Сүбэдэ хэрвээ бид нар л үзүүлсэн л бол энэ том аюул гэдгийг бүү март. Яаж л бол яаж чадхаар хүн бол Монголын энэ жанжин ганц нүд тогшинч он. Үнэх шиг залтай. Арслан барс шиг зоримог. Заанаас илүү хүчтэй. Маш холын хараатай хурц ухаантай хүн гэж бүгд мэдж байгаа биз. Мэдж байна. Их хаантан байна. Их орны хамгаал. Бэхлэлтүүдээ бэлд. Ойлголоо. Их хаантан байна. Сүм улсын төрийн зөвлөл. Ханжоу хотод яг ингэж зөвлөлдөж байлаа. Хөхмөрний хойд хэсэг. Сүбэдэн асар их жанжин минь 11 сар болоход
Одоо зав бүрэн болсонгүй л дээ. Дахиад жаахан хугацаа өгөөч гэж хэлж байна. 50 бариулаа. 11 сарын дундуур оръё. Алглаа. Харин хурдлаа шүү. Завн дээр эхлээд балуу цэргүүдийг буулгана. 50. Балуу цэргүүд хэрвээ газарддаг юм бол цайз бэхлэлтээс сүм усын цэргүүд мэдээж хэрэг харуулж шидэгчил таараа. Балуу цэргүүд бүр урагшаага түрээд тэндээ цайзын урд нь очиод үхэх ёстой. Тэгжээж бид нэр хойно нь өөрсдийнхөө цэргийн зохион байгуулалтаа тавина. Ингэж л золиос гаргахгүй болвол сүм ус бол хүн ам олонтой. Энэ бол бидний байлдаж байсан Европ биш. Бидэнтэй хан маань үзэлцэж байсан исламын шашинтай улс орнууд биш. Гэхдээ эднэрт сул тал байгаа. Хэдийгээр цэрэг нь олон ч гэсэн тариачин ард түмний дундаас цэрэг татсан учраас эдгээр байлдах там уу. Гэхдээ олон жил бэлдсэн цэрэгтэй. Сүм усын цэргийн гол хүч Ханжоо, нөгөөх нь Сүжөө гэж би бодож байгаа. Инчээл эдгээр бэхэлтэй тавина. Бас Янжоод шөөж болох юм. Тийм ээ. Янжоол томоохон газар гарцсны газар. Хэрвээ сүм усыг эзэлдэг юм бол бид нар урагшаага чампатай хэлнэ. Мөн Анамтай хэлэх бах. Тэгэхээр Анамын бэхлэлтээр бид нар очиж чадахгүй байж болно. Намаг ихтэй шүү. Тэгэхээр зүүн тэнгисээр л орохоосоор аргалах. Зүүн далай хэр зэрэг тогтвол байгаа бол шуурж байгаа болов. Үгүй ээ. Одоо энэ нутаг бол намдор газар. Борооны улирал нэхэрлэн. Тэнгэрийн од харагдахгүй. Тиймээс манан татна. Манан ашиглана. Манан дээр бид нэр галаасаач болохгүй. Асаас бидний харна. Зав болгоно. Хоорондоо 2 метрийн зайтай явах ёстой. Ирэг дээр дөхөөд ирэхээрээ ойртон бивэнтэй. 1 метр л ойртон шүү. 1 метр ойртон. Хитрхи ойртож болохгүй. Хоорондоо мөргөлдөнө. Тийм учраас хоорондоо бид нэр шууны дуу хоолоогоор тохиосолцсон. Хэрвээ өчүүгэндүүдий бамбрын гэрэл үзэгддэг юм бол бидэнд аюултай. Тиймээс бид нэр нантунаас хөдлөхгүй. Харин бид нэр нантунаас жаахан хоошоо газараас хөдлөн болж игэл жанс үзэглэн шүү. Жанс үзэглэн. Тийм учраас Шанхай хамгийн дөрөнд эзэлж авах хэрэгтэй. Шанхай бэхлэлтээр бид нар очиж идэх юм бол ойрхон сүм ус юу хүн байх. Бүх зэргийн дэгийг хатуулга. Улам чангал. Өчүүгэндүүдийн алдаа гаргасан цэргийн толгойг нь ав. Сахилгатыг чандаас чандсах. Ойлголоо хинж. За, Сүбэдэ иймэрхүү тушаалгалаа. 1247 оны 12 сар Сүбэдийн их усан зай хөдлөлөө. Яагаргүй мандацсан байх шүү. Тийм байна. Энэ нутаг үнэхээр яг намдор тариачдын газар болохоор зэрэг энэ улирал нь эхлэхээр од чарагдахгүй манан их татлаа. Бороо шивэрч ах чинь. Тийм ээ. Бас манан дунд байгаа болохоор зэрэг цаадуултаа төхөөг. Шууны юм. Одоо нэг тийм маягийн юм тохоо гэж хэлж байгаа хэрэг. Одоо тэдэн удаа жирэхэд тийг нь ингэн гэсэн байдалтай. Шанхай сүм улсын харуул.
цахлаа үзэгдэхэ байлаа. Гэтэл энэ шууд жиргээд идэг. Сайн мэдх юм алга. Гэхдээ монголчууд өөр газраас л ирэх байлгүй дээ. Энэ их далаа яана гэж бодож байна. Тэд нар далаа цэлж чадахчгүй. Уснаас тэд нар ер нь айдаг. Усны талаар мэддэхтгүн байхчгүй. Хөхмөрөн ашгүй харин үерэлсэн. Тийм учраас гаталж чадахгүй л үз. Сүбэдийн цэрэг чинь ингэж Нантууны хойд хэсгээс хөдлөөд их далаад гарч байгаа. Дорн тэдний тэнгист гарч ирж байгаа. Нилээн холцсны дараа байрандаа ингэж ороод зохион байгуулалтанд орчоод Шанхай чиглэж буцаж ирж байгаа. Яг да зүгэлжилж байгаа байхгүй. Их чанжид өхөөгсөн үү? Өгөөгүй. Бид нар бүгдээрээ ирэх дээр газар. За ингээ хоорондоо ингээд ийм одоо дуу хоолой ингэж яадаг юмар ингээ яваад байгаа. Газардж байгаа байхгүй. Онголоо их зэргүүд ингэж гарч ирж байгаа. Шанхай дээр. Ман татсан байгаа болохоор ман татсан шөнийг ашигласан учраас битүү ингээл бас бороо шиврээл ман татаад байгаа болохоор харуулууд нь арч чадахгүйсэн байна. Дээр байгаа харуулууд яаж вэ? Үнэр аваагүй бол та. Хэдэн харуулгаа бол. Миний бодлоор энэ бүсээс энэ бүс хүртэл явахад нэг 10 харуул наашаа цааш яваад байна. Харин тэр бүсээс тэр бүс хүртэл яг нэг өндөрлөгөөс нөгөө өндөрлөг рүү нэг 10 харуул яваад байна. Тэгээ чи нар чинь чулуун цайзгүй юм ба шүү дээ. Шавраал барьчих. Шавар мод холсон байна. За. Ойлгомжтой. Бид нар Шанхайд газардчаад байна. Энд чи зүгээр тариачдын газар. Яг зөв. Ансан техникүүдийг завар авчирсан уу? Авчирсан. Намайг тохиох хөлөөрэй. За ингээ ансан техникүүд ингээ тавьж эхэлсэн. Ганц харуул тарлнаад. Шавар тагц чинь нурна. Тэгэхээр бүгд орш. Цаадуултаа мэдөг. Ойлголоо. Бэлэн байдалд гэж. Сумаар. Нэг салхицсан. Нөгөөдөл дэмэдэг гэж. Дуудсан марч ирж байгаа. Сүбэдэж энжин дохио өглөө шүү. Одоо дараагийн дохио. Хүлээж бай. Бүгд бэлэн үү? Бэлэн. Ширвэгчийг галын битээ хасаагаар. Чулуугаар дүүрэг. Харав. Одоо катапульт шиг юм ярьж байгаа байхгүй. Яг тэр нэг бэхлэлтийн цайзын нэг шавар модоор хийсэн юм ин. Гэл оноол нурааж байгаа. Яг хүмүүс өмөлдөж байгаа байхгүй. Дайр. Галцсан дэш харавж байгаа. 1247 оны 12 дугаар сар 3 Шанхайг эзэлж авлаа. За ингээд Шанхайг эзлээд авсан. Сүн ус. Тэд нар Шанхайд ирсэн байна хаанта. Усаар орж ирнэ гэж бодоогүй юмсан. Маш яралтай бэхлэлтийг бүгдийг тавь. Одоо биднэрт байдал хэцүү боллоо шүү. Тэд нар одоо хаажих чинь сүжөөг зөвлөж байгаа бол та. Бид нар усаар орж ирнэ гэж бодоогүй. Тэгээ тэр баян хар уулаар байсан Монголын их цэргүүд чинь ямар цэргүүд нь тэнцээ тэгээд дими байжсэн байж таарж байна. Тэд нар сүрлээр цэрэг хийгээд баадрын овц өмсгчөөд бидний нүдийг хураад далаагаар орж ирж байгаа юм байна. Ханжаад бэхэлтэй. Түргэл. За одоо ингээд сүн ус өмс. Шанхайгаас тун ойрхон ханжаа байгаа. Одоо энэ хятадын газрын зургийг харах юм бол тун ойрхон ханжаа байгаа. Ханжаа чинь нийслэн шүү дээ. Шууд нийслэл рүү норчих уу? Үгүй ээ. Эдгээр зүхтаах газар өгөхгүй. Тийм болохоо зэрэг маш яралтай сүжөөг эзлэх ёстой. Хэрвээ эдгээр зүхтвал хаашаа зүхтах бол Содон голыг бэлчрлүүл зүхтна гэсэн. Ойлгомжтой. Сүжөө рүү цэргүүдээ явуулъя. Үгүй ээ.
Цэргээ 3 хуваа. Цагаан. Чи сүжээ өөрөө ороорой. Харин би ханжаа өөрөө норъё. Гэхдээ ханжаа байж болно. Ямар ч гэсэн чи сүжээ гэж эзлэн шүү. Гэхдээ эдгээр хамгийн чухал холбооттой газар нь Янжоо. Янжоо руу норох хэрэгтэй. Янжоод очив бэхэл. Харин 1 номерт Ханжоо хотын дэргэд цэрэг байлга. 100 цэрэг. Тэгтээ олон болгож харагдуулна шүү. Ойлголоо. За ингээд Монголын цэргүүд байранд орж ирсэн байна. Шангаагаар орж ирж байгаа. Далаа гаталж. За энэ Сүбэдэгийн уран арга одоо яаж ийн? Маш сайн хэрэгжиж эхэлж байна. Сүн улс дээр. Монголын эзэнт гүрний баруун хэсэг. Ижил мөрөн. Сарай хот. Батын ордон. За, гүйг имэйл гол руу ирсэн гэлөө. Тэгсэн. Одоо биний цэргүүд биелнэ үү? Бэлэн. Их багшаас ямар мэдээ байна? Таны их багшаас ч найгаад Сүбэдэ жанчныг нээх бодлого сүн усыг эзэлгээд явуулчихсан байлээ. Гүйг моолчгар. За. За одоо яахарахгүй хааны зэрлэг юм. Би л өөр очроо болохоос ортоол бодогдоосон уу? Тогтоосон. Хөлгөн хаан хүүгийн хүү хуч. Ордын зэргүүдтэй нийлээд хой зэвэрээс ороход бэлэн дохио үлээж байгаа юм билээ. Тэгтээ тэд нар хамгийн түрүүнд хар орон руу очихгүй сорготны газар руу орох ёстой юм байлээ. Соргогтонд тэгээд угтаж авахд бэлнэ үү? Үгүй. Соргогтон болон хасрын талынхнаас гүйг их зэрэг дайчилсан байлээ. Их уралдаан шийдвэр түүнд их зэрэг гаргаж өгөөгүй. Тэгнэ. Өвөө минь ч алсыг харсан хүн байж тээ. Одоо бүгд бэлд. Би төдлөн. Хаашаа? Имэйл гол руу. Хар ирчсэн мөрнөр очиндоо. Би өөрийнхөө эзэнт гүрний өөрийнхөө байгуулсан улсынхаа өөрийнхөө харьяаны газрын зүүн хэсэг рүү очих хэрэгтэй байна. Имэйл голд хэрвээ гүйг очсон л бол тэр миний хатанд ороход ойлгомжтой. Ишгэн хөл нуур хүртэл явах хэрэгтэй. Эхлээд илийн гол руу явъя. Миний морд бэлэн үү? Таны бүх юм бэлэн. Эзэнтэй. Явцгаая. Боролдоо жанжин, бүрэндээ жанжин, бурандаа жанжин энэ Европ руу байлдаж яхад бас тусалж исэн, мөр зэрэгтж исэн жанжин. Мөн жижигхэн хатны хүү хин төмөр бух. Чи нэг зүхтцэн штэ. За тэгээд өөр одоо бас бат дээр зүхтж ирсэн хүмүүс байгаа юм. Хамгийн гол нь бат цагаадаагийнханд үнэр ах болохгүй. Цагаадаагийнхнаас ч гэсэн цэрэг татсан гэдгийг батын туршуулууд хэлчихсэн болохоор одоо илийн гол руу явна, дараад нь ишгэн хөл гол руу явъя гэж бат төлөвсөн бол та. 1247 оны 12 дугаар сарын 19 бат хөдлөлөө. За ингээд бат их цэргийг аваад төмөр бухыг инээсээс хойш хөдөл гэж хэлээрэй. Ордыг Сибирийн их шивэр айн хойд хэсгээр гарч ир сэлэн мөрөн дээр бэгч гэж хэлээрэй. Болж игэл хэрлэн гол очсон ч болно. Харин би эндээс ишгэн хөл нуураар нь орно. За ингээд маш өргөн үрээгээр Монголын нутг руу одоо төс нутг руу гаш штт. Бат цэрэг аваад батын цэрэг 200 мянга хүрсэн гэж ярьдаг. Үгүй 150 мянга зэрэгтэй. Үгүй 130 мянга зэрэг байгаа. Үгүй 160 маш олон эргэлзээтэй тоо байна. Гэхдээ бат бол баруун хязгаарын ерөнхий жанжины одоо жанжилж явсан шүү дээ. Сүбэдэ жанжны удирдлагаар явсан. Нөгөө түлэн буцчихад баруун зүг рүү явсан их жанж одоо их цэргүүдийг өөртөө аваад үлдчихэд байгаа хүн чинь бат шүү дээ. Одоо өөрийн харьяаны газар болох энэ Кивинус, Черногов тэгээд
Москва. Тэгээд Владимир, Суздал. Тэгээд энэ юунуудаас хан тусуудаасаа цэрэг татцсан. Бат чинь амар олон цэрэг одоо нэг татж ирж штэ. Ингээд Рязанаас бас татсан. Бүх өөрийнхөө шадруудаа ингээд аваа явсан. Батын цэрэг гэсэн маш олон. Ер нь бол ийм их цэрэг татсан гэж ботход 200 мянган орчим цэрэг татсан гэдэг нь бол үнэн болоо да гэж ойртож ирж байна. Гэхдээ 100-аас 200 мянган хоорондох маш их цэргээр одоо Монгол руу өгч ин гэх юм уу да. Төснө тургаад өгч ин гэх юм уу да. Ингээд бат хөдлөлөө. Батыг хөдөлснийг харин хинч мэдсэнгүй. Эмил голын хүү. Гуйг хааны орд өргөө. За, цагаадагийнхан ямар ч лээс над руу Байдар хадаа нар бас цэргээ явуулсан. Тэм учраас би Батыг энэ ойрхон л хүлээжээ. Бат руу илж товтлог. Би баруун зүгийн дайныг үргэлжлүүлмээр байхад бат над саад болоод байна. Бат руу илж товтлохоор хилцээр хий гэж хэлээрэ. Ойлголоо. Түүнийг эшхэн хөл нууран дээр хүрээд ирээчээ гэж хэл. Ойлголоо эзэнтэй. За инхүү давхлаа. Монголын зүүн хэсэг. Хэрлэн голын хөвөө. Сорхогтны мэдлийн газар. Хатанда ордын цэргүүд хойноос ирж байгаа. Тэд нар одоо ойн нэрэгтэй нийлж жижигхний газар нутгийг суллана. Өгөөдөгийн талынхнаас одоо ингээд сулж чөлөөлөх гэж байгаа юм. Тэгээд дараад нь зүүн байгаль нуурын хэсгээр явна. Ингээд зүүн их шиврээгээр дамжин хөлгөний хан хүүгийн мэдлийн газрыг бас өөрийн мэдэлд оруулна. Хучаа түүний дүүтэйгээ хамт тэр газар руу очиж байгаа. Хучаа хуруудаа гэд 2 хүү байгаа. Хөлгөн чин 3 хүүтэй байсан. Хурцаа хучи одоо хучаа тэгээд хуруудаа. За юм нөө нэг хучаа хурууд эдэл чи зүхтаацгаадсан шүү дээ. Тэгээд энэ их хянганы нуруу хойд хэсэг амар мөрний хөвөн дээр очино. Хавд газрын талын Исүнгэгийнхэн талынхаа уулзалтна. Тэд нартэй нийлнэ. Харин одоо Хэрлэн голын газар руу ирж Тэмүүгэ отчны талыг бас өөрийн мэдэлд оруулна. Таны талынх нь хэрэгтэй байна. Танд хэдэн зэрэг байгаа вэ? Би нэг хамаг байдаг алдаа татцсан. Над нэг 100-аас 150 зэрэг л гарах байх. Гэхдээ санаа зовлтгүй. Би байгаагаа аваад очино. Эмил голд байгаа гүйгт ямар нэг мэдээ байна уу? Гүйг Батруу эшхэн хөл нууран дээр илч явуулъя. Уулзалтыг гэж хэлсэн ийм мэдээ дамжуулсан байлээ. Гүйг яг уулзах уу? Хилцээр хийх үү? Энийг л болохгүй санаа шүү. Над нэг муу савнтаад байна. Гүйг бол алах байхаа. Түүнийг алах байх. Цэргээ илийн гол дээр үлдээчих. Өөрөө бараа болгостоо дагуулад шадруудаа дагуулад эшхэн хөл нууран дээр л уулзъя гэж гүйг явуулсан юм бэлээ. Гэхдээ эшхэн хөл нуурын хойд хэсэгт гүйг цэргээ нуух байх. Энийг яаж мэдэв? Гүйгийн жанжтаас хэллээ. Энийг л бичлээ шүү. Яаралтай батд мэдээ өгөө шүү. Яаралтай өгөө шүү. Чи 5-10 хурдны марсэлгээд ч гэсэн хамаагүй. Бат руу явж чадах уу? Чадна. Цагаадагийнхны талд бити баригдчихараа. Бас Мөнгөгийн талд ч бас бити баригдчихараа. Бүрийг буулгачихсан болохоор Цагаадагийн бүрий одоо жахан дургуун хурж байгаа. Гэхдээ Байдар хадаа нар бол зүгээр биш. Ямар ч лсэн нууц замыг мэддэг болвол тийшээгээ бат точ мэдээг. Ойлголоо хатантаа. Би эндээс байгаа хүч авъя. За, сорхогтны инхүү өөрийнхөө хэлчтэй одоо хамгийн үнжгүндээ даалгавар юу руу явуулж байгаа. Бат руу илч царж ийн гэсэн үг. Ээжээ
Бид одоо хар хором руу хөдлөх үү? Мэдлэлд оруулчих уу? Үгүй ээ. Над нэг санаа байна. Эхлээд бид нэр алшаа хэсгийг алга бих хатны хэсгийг өөрийн мэдлэлд оруулна. Тэгээд бид нэр хатан гол хүртэл өөрийн мэдлэлд оруулах байх. Дараад нь хар хормыг өөрийн мэдлэлд оруулна. Гүйг мэйлийн голд ганцаард нь ирчсэн мөрөнд тэр бүслэгдэхгүй өөр хайчтэй. Тиймээс яралтай тийшээгээ илч мортол. Ойлголоо. Ховлаа. Хүүмэн. Энэ удаа чи яваарай. Тэгээ ээж. За ховлаа даалгавар өгсөн. Энд чинь нэг одоо 10 удаа гаргаа юм болох гэж шүү дээ. За яг энэ үед 1247 оны 12 сар ингээ гарч байгаа шүү дээ. Одоо 48 он эхэлнэ. 1248 оны 1-р сарын дундуур Ханжоу руу Сүбэдэд дайрлаа. Эзэнтэй Сүбэдэ жанж бид нар лөө дайрж ирж байна. Бид нийслээ орхоос өөрөө ямар ч харгалга. Бид нар тэгэд хаачих юм бэ? Күммин рүү зүхтээ хэл. Өөр харгалга. Хэрвээ күммин бидэрт Сүбэдэд эзлэгдчихвэл юу болох юм бэ? Хаант мэн. Бид нар цаашаа Аннам руу зүхтээс өөр арга байхгүй. Аннам тухайн үеийн Вьетнамын хаант бас. Өнөөгийн Вьетнам тухайн үеийн 13 дугаар зууны үеийн Аннам. Одоогийн Кампунч 13 дугаар зууны үеийн Чампагийн хаант бас. Нөө Кихмер үндэстнүүд байдаг. Тэгээд юу чин Лаос чин юу байсан? Тайланд чин Саямын хаант бас. Лаос эдгээр чин Чампа эдгээр хамт байсан. Шаркийн хаант бас гэдэг. За яг иймэрхүү байсан. Тухайн үеийн тэр чин зэрэг Күмин рүү зүхтчин гэд хэрвээ зүхтэн гэвэл одоогийн Хятадын өмнөд Юнан мужийн нийслэл рүү буюу Юнан муж руу зүхтчихна гэсэн үг. Яг цаашаа Вьетнамтай хэлж байгаа. Тэгтээ тэргүй одоо Ханжоу эзлэгт нь тодорхой болчихсон. За яг энэ үед Ханжоугийн гадаа ханы гадна Монголын цэргийн ухаа гэсэн тийм үрэ дайчин ирсэн хөлөг баалруудын ухаа чигт үжрэм орилтхон сонсдлоо. Ийхүү тэмээн дээрээс хит сингэрэг цохин дуулдаж дотор байгаа хүмүүст маш их аюул учирсан байна. Ханжоуг яаралтай хамгаал. Маш яаралтай хамгаална шүү. Бид нар нийслээ эслэж болохгүй. За яасан. Нөгөө Сүбэдэ чинь өөр тийшээ явна гэж чулуу хөөлгчод Ханжоу руу дайрчиж байгаа. За ингээд нэг онсон шидэгч мэдгчээр бүгдийг шидэж за ингээд нураагац айхтар юм болж ирсэн. Их чанжа. Төрсөн нутагт маань бүх алтан үргийнхэн хөдөлгөөнд орсон байлаа. Тань талаар мэдсэн үү? Би тушаалал биелүүлж байгаа. Алтан үргийнхэн одоо яах нь өөрсдийнх нь асуудал. Би харин Батад найдаж байгаа. Бат миний завраар хийх ёстой юм аа энэ үз. Та тэгвэл хар хоримд мөн төрсөн нутагт чинь ийм юм болно гэдгийг мэдчихсэн үү? Урдаас би төлөвлөсөн. Би үнийг 5 жил төлөвлөсөн. Одоо миний үгэнд ороод Ханжоотыг эзлэ. Ойлголоо их чанжаа. За ингээд Сүбэдэ чинь бас зайварчилгаа өгөөд ингээ яаж ийн одоо ингээд Сүбэдийн зэргүүд Ханжоо руу дайрч эхэлсэн. 12 дугаар сарын сүүлийн өдөр буюу одоо энэ 47 оны 12 сарын 30-нд хавцаа Ханжоотыг эзэлж явсан байна. Ханжоогийн хан нурлаа. Монголын зэргүүд, Сүбэдийн зэргүүд хураа хэмээн байдгаар ойрлж орж ирээд таарлцсан болгоно харавсан. Харавсан, жадалсан, намсан ингээд Ханжоотыг гэстэнараа үнсэнд оргоолгож хайжээ. 1-р сарын 2 Ханжоог бүрэн эзэж авлаа. Ханжоогийн хан Леван хааван тэр зүхтаасаа чихим Ханжоог хамгаалах даалгавартай жанжин. Чамаа хэн гэдэг вэ? Цүши гэдэг. Цүшифа.
Чи бид нартэй эцсээ хүртэл байлдаад байсан мөн үү? Цэргээ зоригжуулаад. Тийм ээ. Тэр мөн. Би хаана цотаалгаж чадсан. Хаашаа зугтсан. Сувдан голын бэлчэрлөө цуцсан. Миний мүү яах вэ? Сүм бидний эсрэг ёстой эцсээ хүртэл үтсэндээ энэ мүү. Хороочих уу, Жанжаа. Их Жанжин та тушаалаг. Маш хурдан толгойг нь авчи. Байц. Чи хор наамгаалсан. Тийм биз? Тэгсэ. Үнийг цэргүүтэй наамд амьдaltaй. Би эр зоргийг үнэлдэг хэвээрэл байгаа. Одоо би цаашаа явна. Сувдан гол руу явахын тулд цэргээ амраа. Ханжаог тонч дээрэмч дуусгасан биз? Тэгсэ. Тарай будаа. Юу байдгийг маш хурдан татуутаад. Бид нар сүм улсыг зүүн хэсгээс нь эзэлж эхэлж байгаа. Одоо Шанхай Ханжаа бидний болсон. Тийм учраас төр зур амрах хэрэгтэй. Цагаан жинчнээс ураг байна. Тэр сүжөө өрөө дайрч байгаа. Эзэлж аваагүй байгаа юм уу? Утгагүй авчих байхаа. Их жанжинтай байна. Ойлголоо. Би түүнийг Янжаа түлээжээ гэж дамжуулаарай. Би одоо эндээс Янжаа орно. Мэдлээ эзэнтэй. За одоо ингэж одоо Сүбэдэ төлгөөгөө хэлсэн. 1247 оны 1-р сарын 15. 1248 оны 1-р сарын 15. Энэ цагаан жанжин сүжөө өрөө дайрсан байна. За ингэж сүжөө өвгийн бэхлэлт бол маш сайн байсан боловч 4 өдөр шууд одоо ингэ шидэгчээ шидээд сүжөөгийн бэхлэлтийг одоо эцсээ хүртэл яасан. Сүжөөд ер нь бол 10,000-аас 20,000 зэрэг хамгаалтанд гарцсан байсан. Цагаан жанчны зэргүүтээ эцсээ хүртэл үзэлцэн. За ингээд одоо монголчууд ухаа хэмээн одоо уухагаад тийм ээ орилоод Сүжөө хот руу орсон. Ингээд Сүжөө хотыг бараг 5 өдөр байлдаж бүрмөсөн эзэлж өөрийн мэдлэлд оруулжээ. Сүжөө энэ сүм улсынхан ч өөрөө юу гэж хэлдэг вүлээ? Дээд тэнгэрт яваачин оршдог бол яг тэрний дор Сүжөө Ханжаа хоёр байдаг гэж хэлдэг билүү. Ханжаа Сүжөө хоёрыг нэзэлчлээ. Тэгтээ яах газрын яваачин ч үнэн л юм. Гэмгүй иргэдийг нь амьдулдагээрээ. Бидний эсрэг байлцсан цэргүүдийг нь харин аваадар. Та нар бидний эсрэг эцсээ хүртэл байлдаж хотоо хамгааллаа. Буужиг. Бид нар буужихгүй. Бид нар эх орны эцсээ хүртэл хамгаална. За ойлголоо. Эр зориг чим үнэлж энэ удаа та нусыг би өршөөе. Бүх зэвсгийн хураа. Танаа хаан чинь Күмэн рүү зугтсан гэж хэлээ. Хаан руугаа явцгаа. За. Сүжөөг эзэлсэн үү? Эзэлсэн. Гэхдээ тэр дайсны тэр өөдөөс нь байлж исэн хүмүүсийг одоо алчиж болно л доо. Гэтэ бас энэ чинь эр зоригийг хүндэлж байна. Энэ арайч бас нэг эр зоригоо хүндэлдэг ёсоо. Сүбэдэ цагаан хоёр бол нэг алдаагүй яваад байгаа юм байна. Нэг өөр нэг юмнууд алдсан юмнууд бас их байгаа шүү. За одоо яаж ийн? Сүжөө үзлэгдсэн. Янжаа руу явна. Монголын эзэнт гүрэн одоогийн Тархтай нуруу. Эмээл гол. Гуйг хааны өргөө. Би Бат руу явахынхаа өмнө бас нэг шийдвэр гаргана. Баруун хязгаарыг найдвартай байлгах хэрэгтэй. Батын учрыг олчдаг юм бол баруун хязгаар найдвартай байх ёстой. Тийм учраас Гуйг хааны зарлиг бич. Ойлголоо. Монголын их эзэн хаан Далай их хаан Гуйг хааны зарлиг. Баруун хязгаарын жанжин гүжүүд байжуг илжигтэйгээр сольсугаа. Хаанта байжуулна. Мэдж байна. Байжуг илжигтэйгээр соль. Ойлголоо. Тамга дараах. Илжигтэй дууд. Хаантан. Дуудвол чи миний ихийн бас түүний шивгчний даалгаврыг биелүүлж явсан.
Гэхдээ чи хий гэснийг л хийсэн хүн. Чи харин надад баруун зүг рүү дайлаар мордож байхад Кивирусыг эзэлсний дараа үргэлж надад үнэн зөвийг хэлжсэн биз? Би нэг мэднэ. Тийм ээ. Гүйг хаантаа минь. Их хаантаа минь. Таны хий гэснийг л хийх гэж би нороод төрсөн. Энэ загтлыг ав. Над үнч байсны чи хүчинд. Би чамаг баруун хязгаарын жанжин болголоо. Байж үг эргүүлэн татна. Чи байж үгийн оронд очихол. Гэлала хаантаа минь. Яаралтай яв. Төргөл. Гүйг хааны зарилгаар нөгөө байж үг солилцлоо л доо. Нэг бас л нэг юм хийгээд байна шүү дээ. Надад өөрийнхөө хүнээл одоо ингээл ас хязгаарлуу ингэж явуулж байгаа юм. За энэ асуудал бол одоо уулан байж яахгүй дээ. Уулан байж исэн бол гэхдээ одоо яах вэ чинь хааны шийдвэр. Байж ч бас нэлээд туршлагатай байгаа шүү дээ. Тийм шүү дээ. За байж үг ингээд одоо хинээр илжирээгээр салчлаа. Өмнө зүг. Янжоо. 1247 оны 3 дугаар сар. 1248 оны 3 дугаар сар. Янжоо одоо хаврын өр нэрцэн байна. Эднэр чи тариалах гад ч завгүй байгаа. Зүгээрээ Янжоог эзлэх хэвээр. Бид нар ханжаа сүжоог бид нар эзэлчихэд зэрэгээ нилээ амраацсан байгаа шүү те. Хэдэн сар амраасан гэж бодож байна. Одоо бидний цаашдаа явна. Гэхдээ энэ чи бүх юм халуун болж эхлэх гэж штий. Одоо энэ бүх юм халуун эхэлнэ. Цэргүүд хоёрд туулган дотор хөдрөөд эхэллээ. Тийм учраас ойлгож гин үү? Яаралтай энэ сүм усыг эзлэх хэрэгтэй байна. Янжаог эзлэе. Янжаог бүсэлж авчээ. Буужиг. Янжаа хот бүс одоо бууж гисэнгүү. Бараг ирнэ энд 20-30 мянган зэрэг хамгаалж байгаа бол та. Янжаа руу бараг 3-4 өдөр харвагч шидэж, оньсон буугаар буудж ээж хаалгыг нэвтсэний дараа Янжаа руу монголчууд уухаалаад бараг 4-5 өдөр ингэж эсэргүүцсэн хэмээн хайр найргүй эзэлж авлаа. Ийхүү Ханжоо, Сүжөө, Янжоо гэсэн газруудыг нь эзлээд авлаа. Сүбэдэгийн энэ ялалт улам цуурайтаж Күмийн руу зугтсан байсан Сүм улсын хаан руу хурж иржээ. Одоо бид нар нэг нэгээр эзлэгдээд эхэллээ. Сүбэдэ энд ирнэ. Яаралтай бид нар энэ бэхэлтэй байх хэрэгтэй. Сүбэдэг ямар ч лээс оруулахгүй шүү. Яаралтай айлуу. Одоо та нарын хэлэлцээ зөвлөж яадаг цаг хангалттай хэлэлцэж зөвлөсөн монголчуудыг энэ дэртэл юугээ хийгээд байж исэн юм. Одоо бид нар хамгаалах ёстой. Ханжаа сүжөө эзлэгдчихэд байна. Тэгээд бас мөн Янжаа эзлэгдчихэд байна. Одоо бид нар хайчих юм. Яаралтай хамгаалтандаагаар. За энхүү одоо ингээд хамгаалтандаа бэлтчихсэн. Янжаагоо сурагчлан Сүбэдэ цагаанаар их зэрэгэ бэхэлж эхэлж байлаа. За одоо эн чинь 3 дугаар сарын 3-нд эзэлж авсан байдаг. Одоо өшөө цаашаа төлгөөгөө боловсруулан тагнуулт туршуул явуулж Сүбэдэ тун тайван сүм усыг дайлах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байлаа. Илийн голын хөвөө бат зэрэгтэйг ярьж байлаа. Би энэ дээрээ таанусыг үлдээх ёстой. Одоо ингээд шадруудаа аван ишгэн хөлд нурлуу явна. Гүйг найдвартай үздэй. Хаантаа минь. Найдвартай. Өнөөдөр чинь 3 дугаар сарын 30 болж шүү дээ. Санаа зовлтох уу? 4 сар ихээр л би ишгэн хөл дээр очиж чинь. Тэгэхээр бид нар энэ ч ингэж үлдэх юм уу? Тийм ээ тийм. Бурандаа. Зэргүүдээ үлдээгээд гэж. Бат эзэнтэй. Илчирлээ. Орвол. Танд энийг өгж байна. Хин дэрв? Сорхогд наатан. Гүйг мутууч ишгэн хөл нууран дээр өрх тавьсан байх юм байна.
Ойлгомжтой. Намааг хингэн гэж ботсон уу яасан. Илийн голын хөвөө болон ишгэн хөл нуурын яг дунд нь байж хат нэрийн захиа өрөөд ирсэн. Ойлгомжтой. Илч цар ишгэн хөл нуур руу явуул. Намааг би гівгэнд өвдөж өвчин сэтэрсэн гэж хэлээрэй. Ойлголоо. Цэргүүдийг хаашлуулах уу? Зайсан нуур руу явуулах уу? Тэгье. Одоогийн зайсан нуур хавцаа. Ишгэн хөл нуур буюу Исэлкүүл одоогийн Казахстаны зүүн хэсэгт байгаа. Тэнд гүйг уулзъя гэж тохирсон байгаа. Харин яг баруун тишгээ зайсан нуур гэж байгаа. Тишгээ бат цэргээ аваад өвчтөө гэсэн шалтгаанаар худлаа хэлээд тишгээ явж эхэлж байгаа байхгүй. Энд чинь бас нэг санаагаа орлуулж эхэлж шít. Гүйг хаатам байна. Бат ирдэг л байгаа. Ирдэг юм бол мозайлгийг ёстой нэрэ ирнэ цаадах чинь өгөөшөнд орчил таараа. Түүнд өрх би тавьсан байгаа. 1248 оны 4-р сарын 18. Илчирлээ. Бат эзнээс ирлээ. Гүйг хааны асар. Орол. Танд энийг өгч байна. Батын өвчин сэдрээд буцсан сураг байх юм. Энэ яг үнэр авчлаа. Яралтай юу? За ингээд батын араас хөөнө гэж шууд одоо хэлсэн. Цэргээ яарвчлаас. За амрах цав байхгүй. Өдөр шинж гисэн хамаагүй явна. Яг ингэж хэлээд одоо гүйг хөдөлсөн. 1248 оны 4-р сарын 20 одоогийн Бишбалик гэдэг газар гүйг хаан гинт замдаа өөд боллоо. Энэ яач вэ? Хорлч уу? Хорлсон болох юм бэ? Сорхогдно уу? Сорхогд нь хорлсон бол яаж вэ? Сорхогдны туршуулууд бол гүйгийн дунд байсан нь үнэн. Гүйг хааны үхэл нууц. Ямар ч лсэн. Нэг л юм боллоо. Саундарсын бичсэн номон дээр болохоор гүйг хаан тулаа өвчнөр өгсөн гэж бичсэн байна. Харин Жавхарлал Неруугийн номон дээр болохоор зэрэг гүйг хаан гинт өөд болжээ гэж хэлсэн. Рашид ад-Дины судрын чуулган дээр Тэнгэрийн товлсон ёсоор гүйгийн цаг нь дуусав гэж бас бичсэн байна. За ямар ч лсэн гүйг гинт өөд боллоо. Яагаад ингэсэн бэ гэдг нь мэдгэцсэнгүй. Бэрхийн өргөө Бат хааны дүү. Бэрх одоо хан хүүгийн асар. Танд орон зүгээс ирлээ. Юу? Гүйг байхгүй болсон гинэ. Зайсан нурлуу явсан хахад очиж ил. Төргөл морис илгээд яваарай. Амарч мөр аваад яваарай. Гүйг. Чиний цаг дуусна. Одоо бидний цаг эхэлсэн дээ. Одоо бид нэр Монголын эзэнт гүрнийг имхэлж таанусыг бүгднийг чинь цээрлүүлэх болно. Алуу, цэргээ бэлтцгээ. Өмнө зүг, сүн улс. Янжаогийн ойролцоо. Их чанжис үбэдэ. Одоо бид нар ийшээгээ орно. Тийм болох зэрэг одоо ганцхан шаардлага байгаа. Бид нар Сичуан руу дөхөж орж байгаа. Сичуаныг тэртээдэргүй эзлэн. Чиндүү бот бидний ойрхон байгаа. Ингээд сүн улсыг бид нар шахна. Яваанда тун утлахгүй энэ жилдээ багтаагаад үгүй махад 4 сарын дотор сүн улсыг дуусгах байх. Умар зүгээс илчирлээ. Их жанжны өргөнд орвол хин ирсэн юм бэ? Их жанж та. Би энэ ч дайны төлгөө гаргаад байж гин. Юу болсон? Танд энэ загтал ирлээ. Энэ бол тушаал. Имэйл голоос. Юу? Хар ирчдээс имэйл голоос тэгээд гүйг хааны ордоос ирсэн үү? Тэгсэн. Довтхоо зогсоо. Гоо бид нар сүм усыг эзлэхгүй юм уу? Их чанж минь. Гүйг хаан тэнгэр тайлч. Яагаад нэг л юм болдог байна?
бид нар одоо сүм ус цэргийн үйл ажиллагаа явуулахгүй. Их хаан тэнгэрт ирсэн байна. Бүгд одлогоо зогсоо. Цэргийг ухраа. За. Энэ яаж ийн? Хаанаас харахаар одоо ингэж яаж ийн? Зогсож байгаа. Түүхэнд Гүйг хааныг 18 сар гэлээ. 19 сар хавцаа. Тэр хавцаал хаан суусан. За зарим түүхчд бол Гүйг хааныг алагдсан гэж бас бичсэн байсан. Тий. Хорлогдсон гэж бас байдаг. Янз янз. Тий. Тулаа өвчнөрч гэж байна. За ямар ч байсан бид нарт бас Монголын түүх ингэж гайхалтай ярьж өгч байгаа танд маш их баярлалаа. Үзэгч олныхоо өмнөөс бас талархлаа илэрхийлж байна. За ингээд ямар ч байсан үзэгч та бүхэн бидний үйл ажиллагааг дэмжиж манай бичлэгээр лайк дарж, subscribe дарахаа битээ мартаарай. Энэ удаагийн дугаараа энэ хүрээд төр завсарлаа. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Баяртай.